За одоо яах юм бэ гэхээр 6-аас 8 насны хүүхдийг ээж аавтай хамт одоо Starlink-ээр ингээд сургах нэ. Гэтэл ээж аав хоёр зөвхөн А, Б үсэг заахгүй шүү дээ. Тэр Starlink-ээр чинь нэг багш заагаад тэгээд нөгөө тогийн солгоход хар ертөнц тантай ганцаарнтай үлддэгтэй адилхан unplugged болоход ийм бол болно. Тэгэхээр энэ хүүхдийн тархины боросын хөгжил байдаг болохоос 1-р ангийн, 2-р ангийн, 5-р ангийн борос гэж ерөөсөө байхгүй. Ер нь эсийн хөгжил биологийнхаа хөгжлөөр л явдаг болохоос тэн дээр одоо ингээд зогсоож байгаа. За 7-р ангийн дахиад үзүүлчих, 7-р настай дахиад үзүүлчих гэдэг. Эцэг эхтэйгээ хамт сурах бол нэн ач холбогдолтой, нэн чухал. Дээр нь болохоор хүүхд сурахаас гадна эцэг их өөрөө сурдаг юм а гэдгийг л одоо би ахмад багшийн хувьд ингээд туулаад үзсэн 4 үе үзсэн хүний хувьд өөрхөн иргэн тойрон байгаа ах トゥ нарын хүүхдүүдийн хувьд бол энийг 100% хэлж чадна. Манай хүүхдүүд ч гэсэн ээж аав яагаад та нар юм гээд залуу сэтгэлгээтэй байна гэхээр бид нартай хамт бүгднтэй 10 жил хамтдаа төгссөн учраас гэж хэлдэг. За ер нь тэгээд хүүхдийг ээж аавтай хамт байхлаар ээж аав зараад гар хөлд ингээ амран ингээд охин хурганд явна нэ тэрэгдгээ. Тэгсэн мөртлөө монголчууд өнөөдөр одоо шинэ цагийнх нь юу яриад байдаг вэ гэхээр Америк, Канада, Австралиудын тэр гэр сургалтыг авъя. Гэр сургалтгүй. Тэд нар чинь бол жинхэнэ копоч шүү дээ. Яста зогсолтгүй хөдөлмөрлөл хийж тэр завсраар номоо үзэж хамт ээж нь хамгийн гол нь тэр сургуулийн менежер, гэр сургуулийн менежер, оюун ухаан ер нь бүх судрагчийн суурийг нэгтгэдэг. Гэхдээ аав тэрийг бол алст нь хамт ярилцаж хөгшин нь бол хэлж өгсөн зүйлийг нөхөр бол одоо мэдрэхүүн цаад мэдрэхүүгээр хүүтэйгээ ажиллах хөдөлмөр тэр явах үедээ мөнхөд нөгөө сургаалын үг хэлж болох зааварчлах тэр бүх зүйлийг хийж сургасан байдсан байна гэдэг би өнөөдрийнхээс амьдралаас байна. За тэгээд хөдөлмөр бол ер нь ямар ч байсан нэмрээс болохгүй нэмэр болт гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэгээд бид нар энд гол нь юу гэж үзсэн гэхээр сүүлийн 14 жил хөдөө амьдрахтаа гол анхаарсан зүйл болохоор энэ ер нь бид малчин өрхөөдийг нийлүүлээд эдийн засгийн нэг суурьтай боловсрол эдийн засаг тэгээд өв уламжил гурван аниг газар уулзан учирж иж тэр хүний чинь бие бодийг жинхэнэ бүтээх нь байна шүү дээ оюуснаа тэр цаад синхрээ явах гол мод нь тэгж бий болох юм байна бод бий. Тэгээд тэгэхээр энийг ямар нөхцөл хийж болох вэ гэхээр сум бол гэхдээ дөргөө өөрхөө ерөнхийдөө өөрхөө эрх зүйг бол эрх зүйн хувьд байдаг боловч эдийн засгийн чадамжаа бол энэ баг бүр алдсан. Ер нь нэлээд их сум нь бол ер нь өөрхөө тэр чадамжийг алдсан яагаад гэвэл сумын албаагч 110-аад хүн байдаг. Сумын төвдөр нэг за ерөнхийдөө нэг 2.5-аас 3.5 мянган орсон суугчтай сумдууд дээр бол нэг 400-аас 500 хүн байдаг. Тэгээ 110 орон тоотоо гэдэг бодлоор хэдэн юу аах нөө тэгээ сургууль хуулийн багш эдэргээд явуулна. Тэгээ бид нар эндээсээ хараад за ер нь ямар нөхцөл байх юм гэхээр малчид маань хамгийн жаргалтай хамгийн сайхан сэтгэл тэнэн амар амгалан өөртөө илэрхийлдэг үеийн хизээ байх гэхээр 100 хүн бодд юм шиг байна. Үгүй ээ Монгол малчны хувьд бол хамгийн сайхан үе нь болохоор өвлжөндөө тэгээд монголчууд бол 10 сараас 4 сар хүртэл нүүдэггүй. Нэг сайхан лагка бууцсан байхад бол халуун дулаантайгаа хаал хүнстэйгээ тэгээ үр хүүхдтэйгээ хаамраа суугаад одоо Starlink-тэй зураг төрхтэй гэрэл чийдэнтэй тэгээд түш ногоотой болчихсон энэ үед бол уул нь бол жаргал бол энэ байх хэвээр. Тэгэхээр жаргалыг өрх гэрийн жаргалыг юугаар хэмждэг вэ гэхээр үр хүүхдийн яваа байдлаар л тэр өрх гэрийн жаргал зовлон хэмждэг. Таны сайн явааг 5 өрөө байр 5 доллар биш таны өр хүүхдийн хэр яваагаар хэмждэг юм штэ.